өнгөрсөн хаврын чуулганы хугацаанд хүн ам маань бас нийтдээ 12 удаагийн ээлжид хурал хийж, нэг удаа ээлжид бус буюу нийтдээ 13 удаа хуралдаж, за нийтдээ 29 хуулийн төсөл болон бодлогын гол асуудлуудыг хилцэж санал дүгнэлтэд нэгтгэж, за 8 удаас олон нийтэд хэвлэлийн хурал хийж ингэж мэдээлэл байр сууриа тодорхой илэрхийлж ингэж ажилласан. За мөн одоо их хуралд байгаа 8 гишүүн маань тодорхой хуулийн ажлын хэсгүүд болон одоо бусад ажлын хэсгүүд нийлээд ингээд 80 гаруй ажлын хэсэгт ажиллаж байгаа. Нэг гишүүн дунджаар 10 гаруй ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байна. За мөн одоо зөвлөлийнхаа дэргэд тодорхой асуудлуудаар тухайлбал туулын хурдны зам, замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал, за тодорхой одоо нийслэлийн төсөв мөнгөтэй холбоотой асуудлууд зэрэг асуудлаар бас дэргэдээ ажлын хэсэг байгуулж их хурлын гишүүд маань сахалж ажилласан. За энэ дээр бол тодорхой бас ажлын хэсгүүд мэргэжлийн одоо хүмүүсээ оролцуулж, намын одоо бодлого судалгааны хүрээлэнгийн төлөөллүүд мэргэжилсэн судлаачдыг оруулж санал дүгнэлтээ гаргаж бас олон нийтэд байр сууриа илэрхийлж ингэж ажиллаа. За үүнээс гадна энэ хаврын чуулганы хугацаанд улсын хурал дахь хүн амын одоо зөвлөлийн нийт гишүүд хамгийн эрс өндөртөө итвэх оролцоотой ингээ мэргэжлийн төвшөнд бас тодорхой байр сууриа илэрхийлж ажилласан. Та бүхэн бүгд мэдж байгаа чуулган болгоноор одоо хилцэх тодорхой хуулийн төслүүд болон тодорхой асуудлуудаар их хурлын гишүүд бас урьдчилж нэрээ явуулж бас асуулт саналуудаа илэрхийлдэг. Энэ дээр одоо хүн намын гишүүд нийтдээ хамгийн өндөр итвэх оролцоотой буюу 93% оролцоотой ингэж оролцсон. Сар болгоны сүүлийн 7 хоногийн 5 дахь өдөр ерөнхий сайд засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар бас асуулт асууж байр сууриа илэрхийлдэг. Энэ дээр бас хүн намын гишүүд маань засгийн газрын үйл ажиллагаанд бас санал дүгнэлт асуултаа бас иргэдийн өмнөөс төлөөлж ингэж тавьж ажиллаа гэдгийг бас тодтогч хэлье. За үүнээс гадна их хурлын төвшөнд 8 гишүүн, за байнгын хорооны төвшөнд бас хүний хөгжил нийгэм бодлогын байнгын хороо миний бие сахалж ажиллаж байгаа. За засгийн газрын төвшөнд одоо дор чанд шадар сайд за ажиллаж байгаа, мөн эрчим хүчийн сайдаар найдлал сайд бас тодорхой салбарынхаа төвшөнд хүн намынхаа бодлого мөрийн хөтөлбөрийг бодиттой ажил хэрэг болгох чиглэлд ингэж анхаарч ажиллаж байгаа. Тэгээд хүн намын одоо 2024 онд улсын хурлын сонгуульд одоо гаргасан мөрийн хөтөлбөрөө бас бид нар бодиттой ажил хэрэг болгохын тулд улсын хурлын хэмжээнд одоо энэ их хурлын гишүүд маань нийтдээ 80 гаруй ажлын хэсэгт орж энэ дээр гол хуулиуд болох татврын багц зүйлийн шинжилэл. Татврын багц зүйлийн шинжилэл дээр бол сүүлийн 2 жилийн хугацаанд хүн намаас төлөөлөл орж, миний бие орж, за ард иргэдийн бас аж ахуй нэгжийн татврын дарамт татчааг жил бүр одоо 2.4 ихний төгрөгөөр бууруулах ийм хувь хүний орлогын татварыг хөнгөлөх, нэмэгдсэн өртгийн олон татврыг хөнгөлөх, аж ахуй нэгжийн орлогын татврыг бас хөнгөлөх чиглэл тодорхой ингээ шийдвэрүүд гаргаад өнгөрсөн 5 дахь өдрийн чуулганаар татврын багц зүйлээс ёсчлон батлагдлаа. Энэ дээр бол хүн намын гол баримтлаг, үзэл баримтлал, бодлого бол эдийн засаг дахь хувийн оролцоог дэмжих, хувийн хвшлийн оролцоог дэмжих, эдийн засгийг либералчлах, эдийн засаг дахь төрийн оролцоог бас багасгах чиглэлээр бол энэ татврын бодлого бол асар чухал нөлөөтэй байдаг. Энэ дээр бол өөрсдийнхөө бас зарчмын байр суурьуудыг илэрхийлж, их хурлын 8 гишүүн маань бас хатуу бас энэ дээр байр суурьтай байж энэ одоо чухал хуулиудыг их хурлаар бас амжилттай батлуулахад бас манлайлж ажиллаа гэдгийг дурдъя. За мөн одоо энэ хаврын чуулганы хугацаанд бас яригдчихсэн гол асуудлуудын нэг бол туулын хурдны замын асуудлыг бас үргэлжлүүлэх үгүй. Туулын хурдны замын төсөл ер нь ямархуу эдийн засгийн ач холбогдолтой, байгаль орчинд хэр хор нөлөөтэй, төгжилд хэр одоо эрг нөлөөтэй асуудал гэдэг дээр бас ажлын хэсэг гарч ажиллаж. За энэ бол одоо туулын хурдны зам одоо явж байгаа трассаараа бол эдийн засгийн үр ашигч бага юм байна. Төгжилж бодтой нөлөө үзүүлэхгүй юм байна. Бүр цаашлаад нь байгаль орчинд бас сөрөг нөлөөтэй байна гэдэг хатуу байр сууриа бас мэргэжлийн төвшөнд гаргаж олон нийтэд танилцуулж, за энэ хуулийн хурдны замыг бол хэрвээ явуулахаар бол богдуулаад дагуулж энэ трассыг дагуулж явуулах боломжтой гэдэг байр сууриа бас илэрхийлсэн. Тэгээд энэний хүчинд бас тодорхой төвшин шийдвэрүүд гарч, туулын хурдны замд бол тодорхой арга хэмжээнүүд авч, нийслэлээр бас нийслэлийн төсвийн асуудлаар сонсгол явж, яг үнэхээр энэ нийслэлээр ямар асуудлууд, ямар том мега төслүүд яваад байгаа. Одоо 28, 29 их нийтийн олон мега төсөл явж байгаа, 16 мега төсөл явж байгаа. Энэ маань бас хэр бодиттой нөлөөтэй бэ гэдэг асуудлууд хүртэл яригдахад бас чухал нөлөө үзүүлсэн гэж харж байгаа. За мөн одоо их хурлаар явж байгаа олон чухал хуулиуд байна. Тамхины хяналтын тухай хууль, за замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, за нийгмийн даатгалын багц хууль гэдэг одоо засгийн газраас өргөн барьсан энэ хууль.
нийгмийн даатгалын одоо ерөнхий хууль дээр бол одоо бас хүн намын мөрийн хөтөлбөрт орсон. Одоо иргэд маань ажил хөдөлмөр эрхэлж байгаа тэтгэвэр гаргахдаа амжиргааны түвшин 90-д орддог. Авч яасан цалингаас хэд дахин бага хэмжээтэй тэтгэвэр тогтоогддог. Ийм байдалтай байгаа энэ тогтолцоог бол суурьаар нь өөрчлөх хэрэгтэй. Улсаас зөвхөн нэг давхархтаа буюу за үндсэн тэтгэврээр тогтоолгоод явдаг бол энийг олон давхархтаа буюу одоо 3 давхар тэтгэврийн тогтолцоо руу оруулъя. Хувийн нэмэлт тэтгэврийн даатгал тэтгэврийг оруулъя. Баталгаа тэтгэврийг оруулъя. Нэмэлт хуримтлалын тэтгэврийг оруулъя гэдэг байдал дээр бас дэмжиж энэ тэтгэврийн багц шинжилгээг бас дэмжиж энэ засгийн газар сүргэн барьсан хуулиудыг ингээд хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. За үүнээс гадна их хурлын төвшин засгийн газрын төвшөнд ажиллаж байгаас гадна их хурлын маань нийт гишүүд маань орон нутаг аймаг дүүргүүдээр бас тойрогоор ажиллаж байгаа. Нийтдээ бас 20 удаагийн одоо аймагуудаар 20 удаагийн уулзалтууд хийж тодорхой асуудлуудаар бас иргэд олон нийтээс бас саналын авч энийг бас бодлогын төвшөнд хууль тогтоох төвшин засгийн газрын төвшөнд бодит ажил хэрэг болох төр бол анхаарч ажиллаж байна. Тэгээ хүн намын маань баримталж ажилладаг зарчим болвол эдийн засаг манай Монгол улс бол чөлөөт зах зээлтэй ийм арчилсан улс. Тийм болохоор эдийн засаг дахь хувийн оролцоог дэмжих, эдийн засгийн гол хөдөлгөх хүчрүүг бол хувийн хвшил юм аа. Тэр хувийн хвшлээ бид нар дэмжих, ажлын байр бий болгож байгаа, баялаг бүтээж байгаа, татвар төлж байгаа хувийн хвшлийн одоо үйл ажиллагааг дэмжих, төрөөс хааж бодог байдлын баасгах чиглэлд бол олон хуулийн төслүүдээр ажиллаж байгаа. Нөгөө талдаа улс орны гол хөгжлийг эдийн засгийн ганц өсөлтөөр бас хэмжихгүй. Хүний хөгжлийн асуудлууд, хүний хөгжлийн энэ төсүүд асар чухал. Тийм болохоор одоо Монгол хүн руугаа чиглэсэн хөрөнгө оруулалтаа онцгой анхаарч ажиллая гэдэг. Иргэдийнхээ нийт эрүүл мэнд, боловсролын асуудал гэдэг хүний хөгжлийн гол үзүүлэлтүүд рүү чиглэсэн хууль эрх зүйн орчин болсонгүй болох чиглэлд бол их хурлын 8 гишүүн маань болон байнгын хорооны төвшөнд золон хуулийн төслүүдийг бас амжилттай хилцүүлж эхнээс нь батлуулаад ингээ хэрэгжүүлээд явж байгаа. За ингээд өнөөдөр манай бас зөвлөлийн нийт 8 гишүүнээс 5 гишүүн маань одоо төлөөлөл болоод одоо өөрсдийнхээ зөвлөлийн хэмжээнд ажилласан ажлынхаа чиглэлүүдээр бас тодорхой санал байр сууриудаа ингээд илэрхийлнэ. За ингээд мөнх соёлын гишүүнийг орж. За бүгдээр өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр зөвлөлийн дарга ганц зураг гишүүний хэлсэнчлэн хүн намыг төлөөлөө 5 гишүүн ингээд ажилласан ажлын сүдэр товчгоо мэдээлэл өгж байгаамаа. Миний хувьд бол хэлэхэд хүн намаа төлөөлөөд бас 21 ажлын хэсэгт орсон байна. Зарим нэг хэсгээр нь ахлаад бас ажилласан байна. За нэгдүгээр хамгийн гол нь шадар сайд орж хандын ахалж одоо оруулж ирсэн хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар дурдмаар байна. Өөрөөр хэлэх юм бол засгийн газраас бизнесийн эрх чөлөөний тухай хууль орж ирсэн. Энэ хүрээнд 99 холбогдох хуулинд нэмэлт өөрчлөлт орох гэж байгаа. Үүн дотор хамгийн гол нэг чухал асуудал бол хөрөнгө оруулалтын тухай хууль байгаа. Тэгээд эдийн засгийн эрх чөлөөний хууль ардсан намаас одоо хуулийн цэцэл орж ирсэн. Энэ хоёрыг нэгтгэхэд эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль олгоод хэлэлцэх гэж байна. Тэгээд энэ хуулийн өрөөнд хамгийн гол нь Монгол улсад ажлын байр бий болох улмаар ажлын байр нэмэгдснээр хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татврын төлөлт нэмэгдэн төсвийн орлого улмаар сайжирснаар мэдээж бид нар эргээд нийгмийн олон асуудлууд түүн дотроо багш инженерийн болон бусад төрлийн албан агчдын цалин нэмэх, тэтгэврийг нэмэх, дид бүтцээ сайжруулах гэдэг олон асуудлуудыг шийдэх юм эдийн засгийн потенциал боломжтой болох юм аа. За энэ хуулийн талаар товчхон дурдхад юм байна. Тэр мэдээж хамгийн гол зорилго нь ерөөсөө төрөөс учруулдаг хүн суртал нэмэлт одоо саад дарамт хэрэггүй зохицуултуудыг л үгүй болгоно гэсэн үг. Тухайлбал зөвшөөрөл мэдээллийн тухай хуульч энэ дотор хэлцэгдэж байгаа нөгөө 99 хуулийн нэг нь гэсэн үг. За дараагийн нэг орж ажиллаж байгаа ажил маань болохоор төрийн өмчит компаниудын тухай хууль, компани тухай хууль байгаа. Анх орж ирэхдээ засгийн газраас төрийн өмчит компани ил тод байдал, бүтээмж, засаглалын тухай хууль байсан. Тэгээд ажлын хэсгээр ярилцсаар байгаа төрийн өмчит компани тухай хууль болж эсвэл засаглал гэдэг үг нэмхүү асах дээр ингэж хэлцэгдээд явж байгаа. Тэгээ ажлын хэсгээр маш олон 30-аад гишүүд байгаа. Өөрсдийн өнцгөөс өөрсдийн зарчмын зөрүүтэй саналуудыг гаргаж байгаа. Миний хувьд бол энэ төрийн өмчит компани яагаад байх ёстой юм? Зорилго нь юу юм? Зүй ёсны монопол гэж юу вэ? Үндэсний аюулгүй байдал гэж юу вэ гэд энэ тодорхойлт буюу 8 дахь зүйл дээр зарчмын зөрүүтэй санал гаргасан. За түүнээс гадна төлөөлөл удирдах зүйл буюу төрийн өмчит компани засаглалын асуудал маш чухал байгаа. Бид нар бүгдээрээ мэдж байгаа төрийн өмчит компаниуд маш олон одоо бизнесийн салбарын хувийн секторын аж ахуйн нэгжүүдийг хийчих зүйлд оролцож
гин, маш их юм зардал гаргаж гин, үр ашиггүй төсвийн зарцуулалт явагдаж гин, ашиг орлого оруулахгүй байна төсөвт гэдэг ийм шүүнжил олон жил яригдсан. Тэгээд энэ асуудлыг цэгцлэг үүднээс ийм ажлын хэсгийг бол Монгол Ардын намын гишүүн өөрийн туяа ахалж байгаа. Манай намын зүгээс уян гишүүн бид хоёр бол өөрсдийн зүгээс маш их ийм аль болохоор зөв зорилготой нийцсэн хууль гаргахын төлөө ажилласан гэж хэлмээр байна. За дараагийн нэг бас дурдж олох зүйл юу вэ гэхээр хог аяллаа тухай 2017 онд батлагдсан хуулийн хэрэгжилт шалгалтын дээр ажлын хэсэг ахалж ажиллаа. Үүний үр дүнд бол тогтоолыг хүнс хөдөө аж ахуйн байнгын орон дээр одоо батлуулсан байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын орон дээр батлуулсан бас тийм амар бол үйл явц байсангүй өөрөө олон жил орхигдсон нийслэлийн болон байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны хоёр талд гарсан маргаантай ийм асуудал байсан. Тэгээд ямар тач байнгын ороо болон чуулганаар 13 чиглэлээр үүрэг даалгавар гэсэн тогтоолыг батлуулсан. Намрын чуулганаар энэ одоо тогтоолохын хэрэгжилтийг хөөцөлтнө. Ер нь Монгол улсад нэмэлт хууль одоо шинэ хууль энэ төр гэхээсээ илүү одоо байгаа хуулиудын тогтоолуудын хэрэгжилт гүйцэтгэлд маш их хяналт шалгалт хэрэгтэй гэдгийг бид бүгдээрээ мэдж байгаа. Тийм ч учраас улсын хурлын түвшинд олон ийм сонсгол зохион байгуулагддаг хяналт шалгалтын. Та бүхэн анзаарсан бол өнгөрсөн одоо 7 хоногийн өмнө нийслэлийн төсвийн сонсгол жишээлбэл зохион байгуулагдсан. Маш олон зүйлүүд иргэдийн болон холбогдох байгууллагуудын анхаарлаас гадуур яваад байгаа нь эргээд өөрөө Монгол улсад эдийн засгийн нийгмийн улс төрийн олон сүрэг сул талыг авчирж байгааг бид нар бүгдээрээ мэдэх хэрэгтэй. Энэ сонсгол гэдэг хяналт шалгалтын төр хороонууд яагаад байгуулагддаг вэ гэхээр нэгдүгээр төсвийн сахлах батыг сахих, төсвийн хараа хяналтгүй буруу зарцуулалтыг хянах, авилгаас гадуур байхад маш чухал шүү. Түүнээс гадна иргэдийн мэдэх эрх мэдээлэл авах эрхийг хангачаа гэсэн үг. Энэ дээр зарим улс төрийн шинжтэй асуудлууд орж ирдгийг та бүхэн хэвлэл мэдээллийнхэн маань маш сайн анхаарах ёстой гэдэг зүйлийг бас хэлмээр байгаа.